Тэгэхээр миний би тойрог коуч усны дэлгүүрийг үүсгэн байгуулад өдгөө 4 жил болж байна. Тэгээ social enterprise болохоор бид нэр нийгмийн хариуцлагын хүрээнд upcycling брэнд буюу хуч хувцас задлаад ахин загварчлах брендийг хөгжүүлээд өдгөө 2 жил болж байгаа. Тэгээ social innovation week дээр weirdness брендээр мөн оролцлоо. За тун удахгүй олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. За энэ өдөр бол яг л аав ээжүүд бид нар өөр хүүхдүүдэд баярлуулдаг. Гэхдээ бас энэ өдөр хинээс ч магадгүй ямар нэгэн тоглоом, ямар нэгэн бэлэг авч үзээгүй хүүхдүүд бас байдаг. Тэгэхээр бид нар яг энэ одоо зорилго бүлгийн зарим нэгэн хүүхдүүдэд зориулаад одоо Shopee платформтай хамтраад бидний тоглоом хэмээх аяныг ингээд өрнөж эхэлж байгаа. Тэгээд энэ аянд одоо та тэмээ 3 хэлбэрээр бас манай аянд нэгдэх боломжтой юм. Тэгэхээр юу гэхээр юуны өмнө Shopee цэгийн бидний тоглоом гэдэг хуудасаар орно. За тэгээд тэр хуудсан дээр бол хамгийн эхлээд Shopee дээр байгаа ном тоглоомыг та худалдаж аваад манай байгууллагын хаягаар ингээд дамжуулаад бидэнд ирүүлэх боломжтой. За мөнгөн хандив бас хүүхдүүдэд илгээж болно. Бид нэр дараагийн одоо хэрэгцээтэй хүүхдүүдэд зүйлийг аваад өгнө. За мөн одоо юу гэдгийг маш олон айлууд те хүүхдүүд нь тоглоод уйдсан те хуучирсан юм тоглоомнууд бас байж идэг. Тэгэхээр тэднийг бас яг хэрэгтэй хүүхдүүдэд нь дамжуулах юм боломж байгаа. Тэгэхээр яг энэ манай аянд одоо хүн бүр ямар нэгэн байдлаар ингээд нэг дээрээ гэж өгсмээр байна. За тэгэхээр өнөөдрийн үйл ажиллагаа Social Innovation Week буюу social enterprise-уудыг дэмжих болон нийгэм болон байгаль орчиндөө ээлтэйгээр үйл ажиллагаа хөдөлгөөн төслүүд хэрэгжүүлж байгаа болон бизнесүүд ингээд нэг дор цугларчсан бие биентэйгээ танилцаад өөр хамтын ажиллагаагаар яриад байж байна. За манай байгууллага болохоор Educated Enterprise буюу ер нь бол доктортой хөгжлийн зорилгоодын 4-12-ийн хүрээнд ажиллаж байгаа. За 4 гэж дурддагдж байгаа нь болохоор чанартай боловсрол, хүртээмжтэй боловсрол гэж байгаа. Өсвөр насны хүүхдүүдийг ирээдүйд бэлдэх soft skill буюу ер нь амьдралд хэрэгцээтэй бүх ур чадваруудыг нийгэм байгаль орчиндөө ээлтэй бизнес хэрэгжүүлэнгээ, төсөл хэрэгжүүлэнгээ тэр ур чадварууд авах тийм хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байгууллага байна.